Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжиж чиглэсэн сургуулийн чадварыг бэхжүүлэх нь төсөл 2015-аас 2018 он. За одоо та бүхэнд зурагт таврын арга гээд хүүхдийг ямарваа нэгэн одоо зөөвдсөн үг, онцлог зэргийг тогтоолоход хэрэглэгддэг сонирхолтой аргыг танилцуулъя. Энэ 6 настай хүүхэд маань юмыг хөдөлгөөн хийж, үйлдэл хөдөлгөөн хийх явцтай болон одоо ямар нэгэн зураг төслийг ажиглах, харах, зургийг харах зэрэгт одоо оюун ухаан нь зэгцтэй ажиллаж, ой тогтолтод сэргижээдэг ийм онцлогтой. Тэгэхээр хүүхдүүдийг бид нар одоо эрт үеэс хүүхдүүдэд зөөрөг, онцгой, шүлэг зэргийг одоо чийжлүүлэхдээ тотны аргыг хэрэгжилж, давтан дуурайж хэлүүлэхэд энэ аргыг хэрэгжилжсэн бол одооноос эхлээ хүүхдийн харааг ашиглаж, нүдийг ашиглаж яаж хүүхдийг зөөрөг, онцгойг тогтоолох вэ гэдэг энэ арга зөв танилцуулъя гэж бодож байна. Хичээл 13. Зурагт тавар тоглоом. За хоёулаа танилцъя. Чамайг хэн гэдэг вэ? Намайг Уужим гэдэг. Чи хэдэн настай вэ? 7 настай. Оо баярлалаа. За би чамд зүүрц зүг зааж өгье заяа. За. За энэ зургийг хараарай. Энэ зураг яасан байна? За. Алдсан. Алдсан. За чи алдлаа татлагаараа. За энэ яасан бэ? За энэ ах нь байна, энэ дүү нь байна. Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. За чи хэлдэ. Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. За дараагийн зураг нь. Чихэнд ингээл хүмүүсийн хэлсэн, ярьсан, заасан тоо дууг ингээд тогтоогоол байх юм бол их эрдэмтэй хүн бол. Энээс сонсноо. Туслыг ингээл хураагаад хам далаа шиг их ариун болох нь шүү дээ. За тэгвэл туслыг хураавал далай, дуусныг хураавал эрдэм. За хэлээрэй. Туслыг хураавал далай, дуусныг хураавал эрдэм. Оо ямар савхтай. За дараагийн зураг. Ганц мод ой болохгүй. Ой чи олон модтой байж ой гэж хэлнэ тийм ээ. Ганц модыг ой гэхгүй нь шүү дээ. Ганц тоосго байшин болохгүй. Байшин барахад хэдэн тоосго орох вэ? Их олон л тоосго орно тийм ээ. Тэр ганц тоосго байшин болохгүй. За энэ мөнгө шүү. 100 төгрөгтэй явсноос ингээд явсан нь буруу гэсэн. 100 төгрөгтэй явсноос 100 найзтай явсан нь дээр. Энэ зөв гэсэн тэмдэгт явсан байгаа. За хэлээрэй. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай явсан нь дээр. За багшийнхаа юм хэлчихсэн зөөрөгийн зурагт номыг чимээ уншаадах та. За. Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. Туслыг хураавал далай, дуусныг хураавал эрдэм. Ганц мод ой болохгүй, ганц тоосго байшин болохгүй. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай явсан нь дээр. Ингэснээр хүүхдийн одоо юу хөгжингээр ямарваа нэгэн зургийг хараад ойлгохыг ирмэлцдэг. Энэ зураг дүрслэл схем маань биднэрт заавал нэг үг хэлж идэг, цаанаа утгатай байдаг гэдгийг ойлгох, түүний далд утга санаа юу илэрхийлээд байгааг нь ойлгохыг ирмэлцдэг ийм чадвартай болохын зэрэгцээгээр хараагаа ашиглаад, нүдээ ашиглаад нөгөө тогтоох гэдсэн зөөрөг, онцгой, ертөнцийн 3 шүлэг энтрээ одоо тогтооход хялбар дөхөн болж идэг ийм ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл зурагт тулгуур дохио болж өгч байна гэсэн үг.